Сайн байцгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр юу ярих вэ гэхээр 2026 он гараад элэдийн хагас жил өнгөрчихсөн байна. Шинэ жил эхлээл 1 сарын 1 болохоор хүмүүс аягүй эрт хүчтэйгээр эхэлдэг штэ тий. Гой зорилгууд тавиал тэрнийхэн төлөө үйлдэл хийж эхлээл магадгүй жимд явах гэж болно, хэл сурах гэж болно. Гэхдээ судалгаагаар харах юм бол шинэ жил шинэ бие гэсэн зорилго тавьсан хүмүүсийн 90% нь хамгийн ихний сард шантарчдаг. Магадгүй зарим нь эхний сар шантарчсан байх, магадгүй зарим нь хийгээ явж байгаа гэхдээ баг зэрэг ядраад burnout болж ич магадгүй. Би бол хамгийн эхний сард бол зарим зорилгоосоо шантарснаа нуух юм. Тийм учраас бүгдээрээ юу хийх вэ гэхээр mid-year reset буюу энэ жилийн өмнө ямар гоё ирч хүчтэйгээр эхэлсэн бэ гэдэг тэр байр суурьндаа буцаж очицгоо. Тэдгээр одоо юм мэдрэмж төрж байгаа ч гэсэндээ ихэвчлэн жилийн төгсгөл болоход яг ингээл хийж бүтээсэн зүйлүүд ингээд жагсаад бичгээл тэнгуү аюул олон зүйлд ингээд шантарсан юм шиг санагдаад аюул олон зүйлийг хийж удаагүй өнгөрүүлж гисэн юм шиг санагдаад тэр зүйлийг хийхэд хэцүү байсан мэдрэмжээс илүүтэйгээр биднэрт харамсаж байгаа мэдрэмж илүү хүчтэйгээр мэдрэгддэг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ тэр мэдрэмжийг дахиж авахгүй тулд жилийнхэн үлдсэн хэсгийг гартаа авцгаая. Бүгдээрээ бичлэгнийхээ агуулга руу орохоос өмнө энэ жилийн эхний хагасыг амжилттай тулсан бүгдэнд нь баяр хүргэе. Хэрвээ ажилладаг байх юм бол маш олон ажлууд яар гарсан байх. Хэрвээ сурдаг байх юм бол олон шалгалтуудыг ч гэсэндээ давчсан байгаа байх. Тэгээд үүнээс гадна гэр орны ажил, иргэн тойрны хүмүүст анхаарлаа тавиа, харилцаагаа авчруулна гэдээ маш олон зүйлүүдэд бол энерги зарцуулсан гэдгийг анзаардаггүй. Хөвчлэн бид нар хийж чадаагүй зүйлс дээр илүү төвлөрөд хэлж чадсан зүйлүүдэд анзаарахгүй өөрсдийг урамшуулах горчтын болов уу гэж бодож байна. Тийм учраас энэ 6 сарын турш маш мундаг байсан бүгдээрээ өөрөө өөрсдөө баяр хүргээд урамшуулаасаа гэж хүсэж байна. Боломжтой байх юм бол та бүхэн маань дэвтэр аваад энэ жилийн сар болгонд те өөрийнхөө хийсэн зүйлсүүдийг тэмдэглэж аваарай. Би нэр юм хийж ирсэн штэ гэж гинт бицнийхэн дараа ч юм уу иргэн дурсаж ээж сандаг штэ тийм. Тийм учраас сайн зүйлүүдтэй ч гэсэндээ анхаарлаа хандуулж шантрахгүйгээр тууштай явах боломжтой. Яагаад их хүмүүсээ шинэ жилийн дадал бүтдэггүй вэ гэхээр 12 сарын 21-нд эхэлнэ, 1 сарын 1-нд эхэлнэ гэдэг бол ялгаагүй байдаг ч гэсэндээ хүмүүс ихэвчлэн сэтгэл хөдлөлөөрөө шууд 1 сарын 1-ээс эхлэе. Одоо яг шинэ юм эхэлж байгаа юм би чадах юм шиг санагдаж ингээд мотивацаараа эхэлждэг. Гэтэл тийм ч ямар нэгэн систем байхгүйгээс болж айгүй урдан нураад унждаг. Ер нь бол дадлыг айгүй амархан бүтээдэг хүмүүс бол тийм байнгын мотивацтай байдаг биш байдаг. Тэд нэр юугаар илүү байдаг вэ гэхээр маш сайн системийг өөртөө бий болгосон байдаг. Тэгэхээр хэдүүлээ яаж тэр системийг бий болгож урт хугацаанд тууштайгаар тухайн дадлыг бий болгох вэ? Бүр цаашлаад өөрсдийнхөө энэ жилийн зорьсон өөрийгөө бүтээх вэ гэдэг талаар ярилцгаая. Тэгэхээр энэний талаар ярих юм бол би 21 хоногийн челленжийг бэлдсэн байгаа. Энэ ягаад 21 хоногийн челленж вэ гэхээр одоохондоо бол эхний хагас жил маань дуусчихаагүй байгаа шүү дээ. Бид нар дахиад 21 хоног байна. Тэгэхээр яг энэ эхний хагас жилийг дуусгахаас өмнө бүгдээрээ өөрсдийнхөө бие сэтгэлийг буцаагаад баримт нь авчираад шин дадлуудыг бүтээгээд тэгээ дараагийнхаа хагас жилдээ өөрсдийгөө бэлтээ гэсэн 3-7 хоногийн челленжийг би болгож байгаа юм. Тэгээ яг түрүүний хэлсэнчлэн бол энэ 21 хоногийн челленж маань яг 7-7 хоногоор хуваасан 3-7 хоногийн төлөвлөгөөг багтаасан байгаа. Уламжлалт тестороо би таадаг энэ бичлэг үзээд хоосон үлдээхийг хүсэхгүй байгаа ч дотлын description хэсэг дээр темплетийг нь үлдээж гисэн байгаа. Тэгэхээр та бүхэн татаж аваад ашиглах боломжтой гэсэн үг шүү. Хамгийн ихний 7 хоногт бүгдээрээ юу хийх вэ гэхээр ялч одоо мэдээллийн 900 амьдарч байна. Бид нар өдөрт хэдэн 10 мянган мэдээллийг зэрэг авч байгаа ч гэсэндээ тэрийг боловсруулж чадахгүй тийм үү. Тэгэхэд их мэдээллийг авч байгаас л бидний тарих ингээ ачааллаа дэлэхгүй унтарчдаг яг л нөгөө нэхэд ачааллуулсан компьютер шиг. Тэгэхээр тэгэж их ачааллуулчихсан байгаа буцаагаад ачааллуулчихсан байгаа тэрхээ буцаагаад яг baseline гэж ярьдаг шүү дээ. Байнгын савлгаатай байгаа тэр тэрхээ буцаагаад горимд нь оруулж тавина гэсэн үг. Тэгэхээр буцаага baseline дээр аваачна гэдэг зүйл бол би нэг л өглөө босоо за одоо би яг 50 бичиж гэд болчдаг зүйл биш учраас бид нар хамгийн ихний 7 хоногт өөрсдийгөө ажиглан, өөрсдийнхөө допаминыг цэгцлэн, мэдрэлийн системээ тогтворчулна. Хамгийн ихний өдөр бид нар юу хийх вэ гэхээр өөрсдийнхөө допаминыхаа бейслайныг анхаарна. Допаминыхаа бейслайныг ерөөсө зохицуулах гэж оролдохгүй хамгийн ихний өдөр бид нар юу ч засах гэж өөрчлөх гэж оролдохгүй зүгээр л яг ямар зүйл болоод би юу бодоод ямар үед би ямар сэтгэл хөдлөлтэй байна вэ гэдгийг анхаарах өдөр болно. Амархан ядраад байна уу? Байн хуцаа барьж авах гээд байна уу? Миний өдөр яг ямархуу өнгөрч байна вэ гэдгийг ажиглана гэсэн. Би байнгын юмд ингээ хөөгдөж байгаа юм шиг байна уу? Ер нь яг надад ямархуу мэдрэмж өдөртөө давмгаалаад байгаа болохоор би орой ингэж мэдрээд байгаа юм бэ гэдэг зүйлийг тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр бид нар аливаа зүйлийг тодорхойлохгүйгээр яг юу шийдгээд байгаагаа мэдэхгүй ямар ч нэг хүн энийг хийх гэж гисэн тэгэхээр энийг хийх ёстой гэж байгаа байдлаар аливаа зүйл тандах юм бол одоо бүх хүнд тохирж байгаагаар надад тохирохгүй болж болно шүү дээ. Тийм учраас бид нар эхлээд яг надад юу болоод байгаа юм? Яг өдөртөө би ямар мэдрэмж хөдөлгөөн мэдрээд байгаа юм? Би хэд их мэдээлэл зэрэг аваад байгаа юм? Би хэд их ачаалтаа ажиллаад байгаа юм уу? Тухайн цаг мөчтөд амьдарч чадахгүй байгаа юм уу? Миний тархинд хамгийн их ямар бодол эргэлж чинь гэдэг зүйлүүдийг бол анзаарч байгаа гэсэн үг. Тэгээд үргэлжлүүлээ 2 дахь өдөр бид нар юу хийх вэ гэхээр тухайн
өөрсдийг маань сатааруулж байгаа үйлдэлийг хийхэд жишээлбэл би уцаа байнга барьж аваад авах юм бол яг ямар мэдрэмж төрөөд бид нар уцаа бариад авч байгаа вэ гэдгийг тодорхойлно. Жишээлбэл өөдөд байгаа мó эсвэл ямар нэгэн хоосон мэдрэмж төрөөд байгаа мó зэрэг. Тэгээд яг хідэн цагт ямар үед би уцаа авах гээд байна вэ гэдгийг тодорхойлно. Эдгээрийг тодорхойлсноор дараа нь бид нар тухайн цаг мөчид юу хийх вэ гэдгээ болол бэлтгэхэд илүү ойлгомжтой амархан болно гэсэн үг байна. Тэгээ 3 дахь өдрөөс эхлээд бид нар юу хийж эхлэх вэ гэхээр 10 минутын бясалгал хийж эхэлнэ. Тэгээ одоо бясалгал гэх юм бол яг л өмнө нөгөө байдаг шиг шашны гаралтай зүйл гэж боддог хүмүүс айгу цөөхөн байгаа болов уу гэж бодож байна. Бясалгал бол хүн болгонд хэрэгтэй, ялангуяа бид нар шиг юм мэдээллийн 90 100 амьдарч байгаа хүмүүст бол юу ч бодохгүй байх 10 минут бол маш чухал. Тэгэхээр 10 минутанд бид нар guided meditation гэж болно. Тэрийг яаж хийх вэ гэхээр YouTube-ээс ч юм уу харж агаад анхаарал төвлөрүүлэх бясалгал 10 минут хайж болно шүү дээ. Өөрийнхөө дуртай төрлийн бясалгалаа интернетээс хаагаад аль тохиргыг нь туршиж үзээд өдөр болгон 3 дахь өдрөөс эхлээд энэ 21 хоногийн челленжийг дуусал өдөр алхан 10 минут бясалгал хийн. 4 дахь өдрөөс эхлээд бид нар өөрсдийнхөө тэр допамины хит их хэрэглээг буй уцаа их барьж байгаа мó, хит их компьютер үзээд байгаа мó, хит их кино үзээд байгаа мó гэх мэтчлэн биднэрт их хэмжээний допаминыг өгдөг зүйлсүүдээсээ бага зайлсхийж эхэлнэ. Альваа ажлыг амжуулахын тулд маш их ажлыг ингээл өөрийнхөө өдөр дээр ингээд нэмээд идэгчтэй. Гэтэл бид нарт хоногт 24 хүн цаг байгаа. Бид нар яаж ажил амжуулж тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэхээр нэмхийн оронд өөрчлөн. Ямар дадал надад хэрэггүй байна? Тэрнийхээ оронд би юу болох вэ гэдэг талаар бодно гэсэн. Хэрвээ уцаа их орлоод авах юм бол уцсныхаа оронд ямар дадал хийж болох вэ гэдэг ч юм уу те. Өмнө нь бол бид нар ажиглчихсан бааш те. Би яг орой 8 гэж орж ирээд 10 хүртэл яг уцаа ингэж хамаагүй оролдоо зурт үзээд те. Би юусэн амарсан ч мэдрэмж гайгүй ядарч өнгөрөөд байна гэх юм бол яг тэр цагаар номоо барьж авдаг ч юм уу те. Яг тэр цагаар тэмдэглэл хөтэлдэг ч юм уу те. Яг тэр цагаар жин явдаг ч юм уу. Тэгэхээр яг тухайн цаг үеийгээ урт хугацаанд үр ашгаа өгдөг тийм татлаар сольж өгнө гэсэн. Тэгээд 6 болон 7 дахь өдрүүдэд бол бид нар тэмдэглэл хөтлөхдөө өөрсдийнхөө яг ганцхан зорилгыг тодорхой болгоно. Би энэ жил яг ямар хүн болохыг хичээгээд байгаа юм бэ? Би яг энэ жил нэг хэл илүү сурах гээд байгаа юм уу? Би энэ жил яг эрүүл биетэй болох гээд байгаа юм уу гэх мэтчлэн яг нэг зорилгыг л тодорхой болгоно. Би яг юу хийх гээд тэрийг яаж чадахгүй дээ тэрнээс болоо сэтгэлээр унаад байгаа юм бэ? Яг аль зорилго надад хамгийн их нөлөөлөд байгаа юм бэ гэдэг тэрийг олж бичнэ гэсэн. За тэгээд дараагийн 7 хоногт бид нэр дадал бий болгоно гэж ярьж байгаа шүү дээ. Дадал бий болгох энэ хэсэг рүү орохоос өмнө бол би та нарт өглөөний урилгын талаар ярмаар байна. Яагаад гэх юм бол энэ сар манай өглөөний урилгын онцлог нь юу вэ гэхээр энэ жилийн эхний хагаст болж байгаа өглөөний урилга учраас 21 хоногийн челленж болгож оруулж ирж байгаа. Тэгээ 21 хоногийн өглөөний урилгаар бид нар дан ганц өглөө болгоо англи хэл дээр эссэн уншаад шинэ үг цэжлэхгүйгээр нэмээд энэ 21 хоногийн челленжийг боддоор хамтдаа хийцгэн. Тэгэхээр ганцаараа л яг энэ челленжүүдийг хийгээд авах биш. Өөрийн гэсэн community дотор маш олон хүмүүстэй хамт дээрээс нь гадаад хэлээ сайжруулангаа буюу ядаж гарт баригдаж нүдэнд харагдах тийм өөрчлөлттэйгээр энэ 21 хоногийг өнгөрүүлэх боломжтой гэсэн. Тэгээ хамгийн гоё нь энэ сарын 21 хоногийн челленж маань болохоор наадмын өмнө дуусна гэдгээр онцлог байгаа. Тэгэхээр наадмын амралтаар налахаас өмнө бид нар ямарваа нэгэн зүйлийг бол гараасаа гаргах ядаж нэг зорилгоо ч гэсэн хэрвээ та бүхэн хилээ сайжруулах гэсэн зорилготой байх юм бол тэрийгэ биелүүлэх боломжтой л гэсэн. Манай 21 хоногийн хилийн челленжийн талаар мэдээлэл авах гэсэн юм бол дадлын скрипт хэсэг шалгаараа бидний челленжийг нь холбочихсон байгаа шүү. Түнчлэн англиэр эхлүүлнэ гэсэн зорилго тавьчихсан хүмүүс байх юм бол англи яхашны 100 дөрмийн видео очоод нийтдээ явсаар байгаа. Тэр хичээлийг ч гэсэн үзэж ханаас ч хүссэн цагтаа хамгийн энгийн лог тайлбартаагаар англи хэлний дүрмүүдээ сурах боломжтой шүү. За тэгээ бүгдээрээ буцаад бичлэгтээ орцгоё. Та бүхэн ямар ч дадал хийж болно, бүтээж болно. Миний харин зүгээс санал болгох дадал гэх юм бол хамгийн ихнийх нь унтахаас өмнө 30 минутанд уцаа хол тавина. Өөрийнхөө орноосоо хол тавьж болно. Бүр боломжтой байх юм бол өрөөнөөсөө гадна тавьчих болно. Бидний нойрны чанарт нөлөөлөө зогсохгүй өглөө босоод уцаа оролдож хэвтэх тэр цагийг ч гэсэндээ байхгүй болгоно гэсэн. Тэгэхээр бид нар уцандаа хүрэхэд бол босоод алхах шүү дээ. Тэгэхээр тэр алхаж байх үедээ бас өөрсдийнхөө мэдрэлийн системээс сэрийгээд өглөөдөө өөрийгөө бэлтэж байгаа нэг байдал болно гэсэн. Хоёрт гэх юм бол 10 минут түрүүний хэлсэнчлэн бясалгалынхаа дадлыг үргэлжлүүлнэ. Тэгэхээр босоод цэрүүлгээ өндрөөчаад усуучаад 10 минут бясалгалаа хийж болно гэсэн. Тэгээд хэрвээ боломжтой байх юм бол 10 минут ном уншнаас л 10 минут өөрийнхөө мэдлэгтэй ямарваа нэг зүйл нэмэрлэнэ. Тэгээ та нар бол хүссэн дадлаа энэ дээр бол өөрийнхөө бүтээж олно. Дадлын темплейтэн дээр бол энэ дадлуудыг олж гисаа биччихсэн байгаа. Гэхдээ та нар бол хүснээрээ өөрийнхөө бол хийж олно. Энэ бол туршилтын талаа нэгчтэй хийж үзээд жоохон онцгой байх юм бол жишээлбэл үнэхээр одоо 10 минут ном унших надад нэг тийм онцгой байж болно шүү дээ. Оронд нь би журнал бичмээр хийж болно шүү дээ. Тэгэхээр тэрийгээ ч гэсэн хийж болно гэсэн. Аль үрдсэн тухтаас нэгд чинь тэрийгээ өглөөний дадал болгож хийж өгөх нэ. Туршилт хийчихсэн байгаа ч тийм энэ дадал нь бол тийм энэ дадал нь болдоггүй мэн. Энэ дадлыг хийсний дараа надад айгуу гас нэгдэж байна. Гэтэ энэ дадлыг хийсний дараа надад айгуу муухас нэгдэж байна. Ягаад гэх юм бол дадал гэдэг бол энэ зөвхөн 21 хоногт хийгээд дуусгах зүйл биш. Тасаараа хийх зүйл учраас бид нар маш ач холбогдолтой хийнэ гэсэн үг. Үнэхээр босоод муухаас нэгдэг дадлыг өдөр болгон хийнэ гэх юм бол тэр дадлаа л хийх тулд бид нарын өглөөний тэр бүтээсэн тэр дадлын цаг тэр чигээрээ сүтгэгдэх боломжтой учраас өөрийнхөө наз жаргалтай болгодог, өөрийнхөө тайван болгодог тэр дадлаа сонгож бүтээгээрэй.
Тэгээд 3 дахь 7 хоног бол бид нөгөө нэг хамгийн ихний 7 хоногт reflection хийж байхдаа буюу өөрийнхөө бодлыг ажиглаж байхдаа өөрсдийнхөө яг нэг ганц чухал зорилгыг тодорхойлчихсан байгаа штэ. Тэгээд 15 дахь өдөр бид юу хийх вэ гэхээр үйлдэл хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр 15 дахь өдөр бол бид төлөвлөгөө хийн, энэ зорилго төрөх юм бол би ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй. За жишээлбэл би IELTS-ийн шалгалт өгч байгаа гэж бодъё. Тэгэхээр би 15 дахь өдөр юу хийх вэ гэхээр IELTS-ийнхаа вебсайт руу орж үзэн. Вебсайт руу орж үзээд ингэж бүртгүүлдэг юм байна. Цагийн хуваар ийм байдаг юм байна. Ийм үнэтэй байдаг юм байна. Ийм зүйлүүдийг шалгадаг юм байна гэх мэтэрчлэн мэдээллүүдийг олж авах гэсэн. Жижиг алхам байгаа сте тий. Тэгэхээр хийхэд илүү боломжтой болгож өгч гэсэн. 16 дахь өдрөө юу хийх вэ гэхээр би IELTS-ийн шалгалтынхаа өдрийг сонгоно. 17 дахь өдрөө би бүртгүүлнэ. 18 дахь өдрөө би төлөвлөгөө гаргана гэх мэтчлэнгээр өөрийнхөө тэр зорьсон зорилгыг дараагийн 7 хоногт алхамаар бичнэ гэсэн үг. Түүнийхээ хажуугаар бол бид нэр дадлаа үргэлжлүүлсээр л ялангуяа өглөөнийхөө бясалгалыг 20 дахь өдөр бол бид нэр тухайн үйлдэлээ болол тодорхой хэмжээнд дуусгачихсан байна. Яагаад гэх юм бол 21 дахь өдөр энэ 21 өдрөө дүгнэж чинь тэгэхээр ямар нэгэн үйлдэл хийхгүй гэсэн үг. Тэгээд 21 дахь өдөр бид нэр ямар мэдрэмжтэй байх ёстой вэ гэхээр нэг зүйлийг хийж эхлэдэ гэсэн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Би IELTS-та бүртгүүлж эхлэдэ. Би тэр CV-гээ явуулчлаа да. Бодож байсан ажлаа эхлүүлчлээ. Би шинэ Instagram аккаунт нээчлээ гэсэн тийм мэдрэмжтэйгээр дуусгах ёстой байх нь. Тэгээ бид нэр өглөөний дадлуудаа хэд гэрээ хийн тэг өглөөний бясалгалаа хийж явахдаа хамгийн ихний өдөр хийж бясалгаж исэн өдөр болон тохоо өдрийнхөө бясалгалыг дахиад нэг удаа бодоод үзээрэй. Ямар ялгаатай байна бас ажиглаад үзээрэй. Та нарт бүр ямар их өөрчлөлт гарсан байгаа тэтгэхгүй дээ. Хамгийн гол нь 21 хоногийн челленж бол зөвхөн 21 хоногийн челленж биш. Бидний тархинд би зорьсондоо хүрч чаддаг хүн шүү гэдэг баталгаа болж ирэх юм. Бид нэр өөрөө өөртөө тавьсан жижиг амлалтуудаа биелүүлж байгаараас бол биелэлгүй байж байгаа тархиндаа өөрсдөө ямар хүмүүс вэ гэдэг мэдээллийг өгчөөд. Жишээлбэл би өглөө алган босч ирээ бясалгалаа хийж авах юм бол тархи юу гэж бодох вэ гэхээр энэ хүн чинь нэрээ юмыг өөрчлөх гээд байгаа юм байна. Өөрөө өөрийнхөө төлөө юм хийх гээд байгаа юм байна. Энэ зүйлийг үнэхээр хийх гэж шийдчихжээ гэж хүлээж авна гэсэн үг. Гэтэл байнга өөрөө өөртөө тавьсан ингээд амлалтандаа өрөхгүй байгаад л ах юм бол яг л адилхан анч амлалтаа хүрдэг шүү дээ. Ингэж байгаа л бэлчрэндөө гэсэн тийм мэдрэмжтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ 21 хоногийг давна гэдэг маань бол бид нарын дараагийн 6 сард маш том алхам болох юм. Яагаад гэх юм бол 21 хоногийг давчлаа л гэдэг маань энэ хүн амлалтаа биелүүлж чаддаг юм чинь энэ урт хугацаанд ч гэсэндээ амлалтаа биелүүлж чадах юм байна. Тэгээд бид нэр энэ жил тавьсан бүх зорилгоудаа биелүүлэхэд тус болох байгаа. Хэрвээ та бүхэн сүүлийн 6 сар сэтгэл хангалуун биш байх юм бол эсвэл ядарчихсан байгаа бол энэ 21 хоногийн челленжийг заавал туршиж үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ та бүхэн бид нартай хамт бод дээр өдөр болгон 21 хоногийн челленжийг гадаад хэлээ сайжруулангаа тавтахыг хүсэх юм бол бас манай Enable-ийн өглөөний уншлагыг шалгаад үзээрэй. Тэгээ бүгдээрээ дараагийн хамтлагаар уулзцгаая.